Хай, хөөцсөрлөг нь хүргэж үе. Тэгчээд миний ханиад ер нь бол гайг болсон. Гэтэ нөгөө ханиадны дараа нэг цэрэнд ч их шиг цээжинд нөгөө цэр үлдсэн байдэн шүү дээ. Тэрийг цэрээ хохол шингэлэх юм авъя. Хитгэн юм авахд л 80,000 төгрөг заа. Ер нь ковидоос хойшоо хятадд ер нь ханиадны юм, ер нь эмний үн өссөн баха. Ханиадны юм бол их анзаарах тус байдгийн. Тэгээд хэмжээ нь багассан. Нэг тун нь арай багассан. Тэгсээр нөө үнэ нь өссөн. Санамааз. За ээж хоёр өглөөний цагаа авъя. Ээж нэрсэн гоё нэг гэж. Гоё. Гэтэ яг одоо юу мэрчэн одоо би насанд хүрснээс хойш гэх юм уу? Ээж хоёрын ер нь таарамж жоохон зарим юм дээр маргалдаад идэг болсон за. Тэрийг гэтээ би бас айхтар буруу гэж боддгүй юм. Тэглээгээд одоо би төрүүлж өсгүүлчээд ингээд ээжийнхээ үгэнд орохгүй ч юм уу тий. Уурыг хүргээд идэг гэсэн үг биш л дээ. Гэтэ хаяа ялцчихгүй уурыг хүргэдэг. Угаасаа яг ингээд хүн ингээд өөрийн гэсэн үзэл бодолтой ингээд болчоор ээж маань бие маань төрүүлсэн болохоос биш ухааны минь төрүүлээгүй шүү дээ. Тэгэхээр ингээд үзэл бодлын хувьд ээжтэй зөрөлдөх үе бол нэлээд гардаг болцсон. Тэгээд тэрийгээ болохоор би ингээд тайлбарлаж хэлээд идэг болсон гэх юм уу? Өөдөөс нэг хэлээд идэг. Ээж болохоор намайг нэг хүүхдэл гэж бодоод ингээд миний өөдөөс юм ярьж байгааг шууд ингээд намайг эсэргүүцэж гин гэж хаянд ойлгоод идэг юм шиг байна. Тэгэд ингээд надад гомдоод загнаад идэг. Тэгсэн ч гэсэн би өөрийгөө хэлээл идэг гэж. Гэтэ хотлоо тийм амир муудал зантай байдаг юм уу? Зүгээр хаяа үзэл бодлын хувьд ер нь зөрүү үүсдэг асуудал байдаг. Ер нь намайг тэгэл юм би даасан болгож өсөсөн нь ингээд ээжийн л одоо ач гавья шүү дээ. За өнөөдөр манайх цочинтай. Өнөөдөр манай дагаа ирнэ. Манай нөхрийн маань төрсөн ах байхгүй юу? Тэгээд урагшаа өөр хот руу ажиллаараа явчаа. Тэгээд Бээжинд 11 цаг үед буна гэсэн. Тэгээд манай тэрсээр хөтл 12 цаг болчихно. Тэгэнгүүт нөхрийн яг нэг ажлын цайны цаг нь 12 цагаас үйдэг болохоор нөхөр яг цайныхаа цагаар гэртээ ирээд тэр хооронд нь би хоол бэлтсэн байх хэвээр. Тэгээд өнөр сайхан хоолж аваа тэгээд арай агаа буцна гэсэн. Агаа маань электроник инженер мэргэжилтэй. Монголд мэргэжлэр ажилтیں۔ Нөхөр маань ер нь айлын баг. 6 хүүхэдтэй айлын баг хүүхэд. Тэгээд дээрээ 5 ах ихтэй. Тэгээд хадам аав ээж маань энгийн сайхан хүмүүс байдаг. Аав маань насаараа том зэрэг тэрэгний жолооч, ээж маань худалдагч хийдэг байсан гэсэн. Тэгээд 6 хүүхдээ зургуулангийн Эрдэм боловсролын мөр хөөлгөж бүгдээрингийн сайн сурган хүмүүжүүлж, сайн суурьтай болгож, мэрэгжил хөдөлмөрөөрөө хоолоо олж идэх чадвар зургасан буянтай бурлууд байдаг. Анх би нөгөө хадмын бэр болж очивол яг хадам аав чаяртай харилцахдаа яг яаж харилцаа мэдгүй нэг жоохон тэгчихсэн. За тэр нь юунаас вэ гэхлээр би нөгөө нэг айлын том тийм болохоор аав ээж хоёр маань одоо харьцангуй залуу хүмүүс. Тэгээд нэг надтай харилцахдаа одоо найз дундаач гэх юм уу, ер нь найзрах уу, залуу сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тийм болохоор би нэг ингээл болсон явдлаа ч юм уу эсвэл ингээд мэдрэмж шууд ингээд мэдрэгцэн чигээрээ тэр чигт ингээ илэрхийлждэг гэсэн аахгүй. Тэгээд хадмад маань болохоор манай нөхөр одоо айлын баг дээр олыг ах ихчтэй гэдэг чинь хадмад маань бас нэлийн настай хүмүүс болчихж байгаа байхгүй юу. Тэгээд бас ингээд хитрхи өөрөөр байгаад байх нь тэр хүмүүсийг жоохон хүндлэлгүй мэт нэг тийм мэдрэмж төрүүлчих гэдэг. Тэгэд ингээд өөрсдийнхөө аяар болох гингүүт би ерөөсөө ингээ үгэнд нь орч чадахгүй юм шиг мэдрэмж төрөөд идэг гэсэн амир инэттэй. Гэхдээ яг ийм асуудал дээр надаас илүү хадам аав хоёр маань буулт хийгээд илүү ойлгож хүлээж аваад жоохон эрхлүүлэх маягтай хандлагт нь талархаж явдаг. Тэгэнгүүт чинь би бас ингээд өөрийнхөө хэд байгаад байж болохгүй шүү дээ. За аяар нь байлгая. Өөрсдийнхөө нь болгох чи ч юм уу. Нэг ийм харилцаа үүссэн нь бас амар санагддаг. Тэгээд хадам аав хоёр маань увсын хүмүүс ахгүй юу? Тэгэд жоохон аялахтай ярьдгийн. Жоохон ч гэж ер нь нэлийн аялахтай надад санагдаад идэв. Тэгэд хоорондоо ингээд юм ярьчихаар би бүр хоорондоо юу яриад байгааг нь ойлгохгүй за. Тэгэд надаас гинт асуулт асуучдیں۔ Тэнгүүт нь би бас юу гэж хариулахаа мэдгүй. Гол нь би асуултаа ойлгоогүй юм чам. Тэгэд нөхөрлөөгөө нэг харна. Тэгэд хайлтны газараас надад тос ирүүл тэгээд юм харилцдаг. Гэхдээ яг ингээд надтай мэдэж ярихтаа илүү тод айтайхан ярьдаг л да. Гэхдээ ер нь хаяндаа бас ойлгох
гудаад тулууд ойлгохгүй шүү. За би хэд хоногоос цэсний хүдийгээ ахуулах хагалгаанд орох болохоор угаасаа хагалгааны дараа тэгэл гам барайл өлегтэй юм идэж ууж чадахгүй. Өлегтэй жиг шиг. Ер нь нэгт ингээд энгийн одоо хоолж байгаа шиг хоолжвол чадахгүй байх. Тэгээ ботцсон чинь за амар сонио янз бүрийн идэх ёстой хоолоо одоо идэх ёстой юм шиг. Тэгэд гарч орж шоудмаар бол одоо шоудах ёстой юм шиг нэг тийм сонио мэдрэмж төрөөд идэг болсон шүү дээ. Хаалгааны дараа мүдтэй тэгж чадахгүй гэж бодохоор цаг хугацааг алдаж болохгүй гэж юу. Тийм болохоор өнөөдөр нөхөртэйгээ гарч шоудлаа шүү. За. Гэтэ нөхөртэй гарч шоудахаар тийм гоё шоуддаггүй за. Нөхөр маань тийм шоу чинь тийм гоё шоуддаг хүн ерөөсөө биш. Би одоо жишээ нь ингээд хамт шоудж агаад яг ингээд ганц хоёр вина уугаад тэгээд ингээд гоё жоохон хална шүү дээ. Тэгээд нөхрийг хойлоо явж бүжиглэе гэхлээр манай нөхөр аль хэдийн ингээд хаалцсан за. Тэгээд үгүй харьяа дотор муу хараад байна гэдэг за амар ядаргаатай. Ер нь гэхдээ манай аав ээж хоёрч тэр хадам аав ээж хоёр маань ч тэр ерөөсөө арх уудаггүй тамхи татдаггүй гэж хэлчихсэн чи яг худлаа хэлчихсэн. Хадам аав маань хаяа нэг жоохон ууч гадэдэг болсон. Гэтэ тэгэл 70 нас гарч яваа хүнд ч одоо тэгэд юу хэлэх вэ тий. За бай бай.